Таны сонсох суваг өгүүлж байна. Дэлхийн сонгодог зохиол Мөрч зохиолч Джеймс Феннимор Купер. 7-р хэсэг. 8-р бүлэг. Зүдэргээтэй аяллаа дараа айж түгших юмгүй газраа ирж сэтгэл тайвшран амрах шиг амттай сайх юм хаа байх вэ гэмээр билээ. Мэйбл чухам ийм байдалтай байсан болохоор харуулын зэрэг өглөөний хингэргийн дуугаар жагсаалд гараад сургуулж байхад ч муу орноосоо босоогүй унтсаар л байв. Дэслэгч дүнхэм өглөө бүр гүйцэтгэдэг ердийн ийм эгэл сургууль дасгалаа хийлгчгэд одоо өглөөнийхөө хоол цайны тухай бодож эхэлтэл охин нь босож өглөөний ариун сайхан агаарт гарч ирээд цоошин айх түгших юмгүй тийм сайхан байдалд байгаадаа ихэд баярлаж байхыг харав. Бидний өгүүлэн буй тэр цагт Освега бол тус твдэх Английн эзлэн суусан нутгийн хязгаар захын нутгуудын нэг байсан юм. Энэ нутгийг анх эзлэн аваад тавьсан харуулын сумангийнх нь голдуу Шотланд зэрэг байсан боловч Яванда Америкчууд олширч голлох болсон тул Мэйблийн эцэг тийхүү өндөр бус авч хариуцлага ихтэй ахлах дэслэгчийн алба хаах болсон ажээ. Бас бус цайзын цэргийн дотор уугуул нутгийн гаралтай хэд хэдэн залуу дарга буй. Энэ цайз бол бусад цайзын нэгэн адил зэвлэгүүдийн довтлогоог нэцаахад зориулсан хамгаалттай болохоос урт удаан хугацааны бүслэлтэнд орвол удаан тэсгэргүй байдалтай билээ. Энэхүү цайзын барилгыг зохиомжлон сэдсэн хүмүүс угаас энэ газар хүнд их буу мэт цэрэг дайны нүсэр хэрэгслийг нэвтрүүлэхэд ухаанд багтамгүй бэрх учир тэр талаар нэг их бодолцоогүй байж таарна. Гуайлан өрж шороогоор хүжсэн талан гүнзгий ухсан нүхгүй цэцэрлэг сургууллах ба хамгаалан хориглоход зориулсан талбай байх бөгөөд тэр талбайдаа хэрэгцээ гарсан цагт хаашаач зөөж аваадсан болохоор хэд хэдэн хөнгөн их буу зөөж альва тайсныг айлган сүрдүүлэх зорилгоор өндөрлөг цамхаг дээр 2 ширмэн хүнд их буу зоож юм. Мэйбл эцгийнхээ дарганараас зөвшөөрөл авч оруулсан нэг овоо төхлөг боловч баахан муудаж яваа өрөөнөөс тээгүү цэвэр агаарт гарахад өрчөний хав харанхуйд огт үзэгдэхгүй байсан юм чинь энэ шүү дээ гэсэн мэт тэр цайз орчны хамаг зүйл нүдэнд нь зэрэг тусав. Өвс ногоон жигдэрсэн ухаагийн ингэрт Мэйбл хурдан гүйн гараад эргэн тойрноо харахад юм бүхэн ил тод дуурайна. Өмнө зүг ажил олон хоног үйлээ барж сэтгэл зүрхээ түгшээж явсан хязгааргүй их ой тайг хөврөн үзэгдэнэ. Ойн зах цайзын цэцэрлэг хоёрын завсар цайзыг бүслэн ороосон мэт эхэл өргөн цагаан талархуу зурвас харагдана. Уг нь тэнд оймод байсан боловч түүнийг нь огтлоод энэ цайзын бэхлэлтэд хэрэгэлсэн аж. Хэдэн зуун га газар эзэлсэн тэр зурвас газраас цаашлахад эргэншлийн аливаа шинж тэмдэг үгүй болох ажээ. Цааш нь хаашаач гарсан хязгааргүй балар ой тайг цэлгэр нуур түргэн галзуу урсгалт гол мөрөн онгон дөрхөө алдаагүй байгаль буйг Мэйбл нэгэнт нүдээр үзэж биеэр туулан гарсан бил. Нөгөө тийш эргэж харахад манай эмэгтэй маань далайн эргийг орхиж гарсан тэр цагаас хойш анхудаа сэвшээ сайлах газар нүрийг нь элбэн таалахыг мэдэр бололтой. Цоошин газар орчинд орсноо Мэйбл ухаарч байсан хэрн нүднийхөө өмнө ярсгий их мэт үзэгдэх шин байдлыг олж хараад өөрийн ирэхгүй давхийн зочих мэт болж аяархан дуу алдав. Өрөнд орн хойд буюу товч ор хэлбэл харсан зүг болгонд нь их нуурын мандал цэлийн харагджээ. Энтхийн усны өнгө Америкийн цөөрмийн усных шиг жалахгүй ногоонч биш. Тэнгисийн талайх шиг гар цэнхэр дүүж биш. Хувийн туяа цацраа хатлаа тунгалагач. Өргөн тохой хошуу харгаа бүхий баруун зүүн дэш нилэнхий үргэлжилсэн ой тайгын ерөнхий дүрстэй хамгийн ойр дөхүү эргээс өөр хуурай газар гимээр юм тэнгэрийн хаяа тултал орс сурггүй. Эргэн хаяа зарим газараа хад цохио ихтэй тул айжим нойрмог мэт усныхан давлгаа хаяа дэлсэх чимээ алс голд их буундуу лүв хийх чимээ сонсно. Нуурын усны цэлгэр толио дээр ганц ч дарвал үзэгдэх нь үгүй. Цэлгэр их усны өнгөнөө ганц ч том загас цолгох нь үгүйд хичнээн удаа. Хэдий чинээ шимтэн ширтвч цаглашгүй цаг хүрээнд нь хүний хөдөлмөр ба дор хүслийн өчүүхэн жуулмөр үл мэдэгдэнэ. Хязгааргүй ойховч нүд алдан усан мандал хоёроос өөр юмгүй мэт санагдана. Байгаль их бусдыг нь орхиж өмнөө барьдаг агуу сүвлэг хоёр үзэгдлээ завсаргүй жишиж нэг үзэх гэсэн мэт байна.
Энх мөнхийн амгалан ижилсэгч хангүй ариун онгоноороо дүнсийж сайжава мөчөрнч гэсэн ч дэвсээстэй энгүй их хэвс мэт алаглах өргөн уудам аглаг ойдаг үүнээс ч илүү өргөн уудам агаад үе суур салтан ээлдэг зөөлөн анир төрөх хөлгүй нуурын цэнгэг усан мандал хоёрыг ээлжлэн ширтэхгүй юутай гайхам юутай сайхан бэ. Тэр үеийн халуун сэтгэл гинэн цайлган бодолтой хөдөөгийн ихэнх охид хүүхнээс өөрцгүй игэл борг авч Мейбл дүнхэм их нутгийнхаа ийм сайхан үзэсгэлэн төгөлдрийг бишрэх чадaltaй байв. Мейбл энгийн англи хэлний дүрмээс илүүр мэдлэг олж авахыг ихэнхдээ боддоггүй байсан үеийнхээ охид хүүхнүүдийг бодох нь амьдралынхаа хүрээний хэр чинээ нээсч илүү эрдэм мэдлэг олж авсан нь нэгэн ёсны бахархал билээ. Эцгийнх нь хороонд хамт албахааж байсан цэргийн даргыг бэлэвсэн авга эхийг нь нас барахад Мейблийг асрах болжээ. Тэр авгаан асрамжинд байхдаа нэлээд юм мэдэж авсны тэр нааштай дайхан хүмүүжэлтэй болсон байна. Тэдний зарц биш эрхтгш гишүүн байдалтай байсных охины аяга нам хэлээрэ санаа бодол сэтгэл мэдэрсэн хэдийгээр жинхэнэ язгуурт гэр бүлийн гаралтай хадагтаан хэмжээнд хүрээгүй ч гэсэн ерөнхийдөө эерэг нөлөөтэй болсон илэрхий билээ. Огийн бүдүүн борогдуу зам байдлаас ангижирсан боловч дээдсийн хүрээлийнхний гялцэл байдалтай болж чадалгүй төрсөн нөхцөл олсон хөрөнгө чинээнийхээ ачаар хожим эзлэх байр суурь олоход нь саад болох болов. Гэсэн ч бусад өвөрмөц гойд чанар нь төрхөөс заяасан азаж. Мейбл нүднийхээ өмнө цэгийн харагдсан зүйлсийг ердийн сониуч зангаар биш харин сэтгэлийн их баясалтайгаар ажиглаж байсан нь дээр дурдсан нөхцөл байдлын улмаас уншигч авгаанарт гайхалтай санагдах ёсгүй билээ. Хүний хөдөлмөр тэмцэлд хараахан өртөөгүй унган төрхөөрөө буй байгалийн сүр жавлан сүрлэг намгүн байдлыг ч хүртэл мэдрэн ойлгосон нь Мейбл дийлэнх олон хүнээс илүү ухаарсан хэрэг юм. Бэй сэтгэлд нь тэнхээ чадал нэмэх цэвэр ариун салхийг гүнээ амьсгалаад өөрийн ирэхгүй. Яасан сайхан юм бэ? Яасан ч сайхан, яасан ч ижилгүй гайхамшиг вэ? Хэмээн дуу алдваа. Ийхүү дуу алдаа элдвийг бодож байтал нэг хүн мөрөн дээр нь гар тавихад эцгийгээ гэж бодоод харвал мөрч байв. Мөрч сурсан зангаараа ангийнхаа урт бууг газар тулж нэлийн цэлийн харагдах уул усыг гар алтлан заагаад дуугүй нэмсэглэж. Энд Жаспер бид хоёрын эзэмшүүнийг та хоёулыг харж байна. Нуур нь Жасперих, ой тайг нь минийх. Залуу маань нуурынхаа өргөн цэлгэрээр заримдаа гайхуулдаг юм. Тэгэхэд нь би энэ дэлхийн хөрсөн дээр миний мод чиний уснаас илүү их зай эзэлдэг гэдэг юм. Харин Мейбл та бол аль алинд нь таарах хүн. Менгонороос айлаа гэдч шөнийн харах үегаар аяллаач гэд таны үзэсгэлэнт царай өөр болсонгүй хэвээр байна. Гэхэд Мейбл мөрчмөр тэнэг охин цаасан малгай өмсгөх шинэ маягийн зан гаргаж байх шивдэ. Яалаа гэж тэнэг байх юм. Тэнэг гэж огтхонч болохгүй. Жаахан ч гэсэн тэнэг байх юм бол дислэгчийн охин нэрээ бозорлон шүү дээ. Тийм ээ. Тийм учраас ч зусар зулгын үгэнд хөөрөх ёсгүй. Гэсэн ч мөрч тантай би дахин хамт байгаадаа баяртай байна. Жаспер нэг их зовхгүй байна ч гэсэн тэр аимшигтай боргоогоор гарах үед танд юу таны найзад аюул учруу заа гэж би хайж байсан. Биднийг усанд живэх улс биш гэдгийг Жаспер даанч андахгүй. Би бол тийм үхлээр үхэх одон төрсөн хүн биш. Харин урт буутайгаа ангөрөө алуурчин зэрлгүүд нартай Франц нартай үзэлцэж ихэм туулсан хүн. Энэ буунасаа хэрхэвч хагацхыг хүсэхгүй. Тэгээд ч усан дудаан сэлхийг хүсээгүй. Гэвч бид голын усыг нэмгэн олмоор нь гаталж хэдэн цүнхэл эргүүлгийг ивийг нь олж тойроод эсэмэнд буугач норголгүй гарч чадсан л да. Эрокэзүүд биднийг одож байсан болохоор бас нэлээн азнах хэрэг гарсан. Дэслэгч бусад нөхдийн хамт таныг угтахаараа дэлүү асаан эрхийг термосан залгууд хармагцаа болохоо байлаа гэж бодоод зүгтэн гэдгийг би гадарлаж байсан юм. Тэгээд би аюул өнгөртөл бүхэл цагийн турш чулуун дээр төвчин суулаа. Төвчээр гэдэг бол ойд оршин суугч альваа хүн амтны агуу их эрхэм чухал чанарын нэг юм шүү. Ийм үг сонсох сайхан байна. Миний би хичнээн их ядарсан байсан хэрнэ. Та хоёрын төлөө санаа зовоод нойр хүрэхгүй байсан. Мейбл минь. Таны ийм сайн сайхан санааг бурхан сойрхдаг. Үүний сэтгэл зүрхтэй хүмүүс юу ийм байдаг л т. Бэж гисэн дэнгийн гэрэл голын эрэг уруудан бууж яваад гармагц. Таныг айхгүйгээ авдартаа хийлээ гэж бодоод туйлын их баярснаа нуугаад яхав. Аянчин замчин бид хэдий балар бүдүүлэгч гэлээ. Их цэргийн ямар ч жанжнаас дутахгүй
Сэтгэл зүрхтэй уулсан юм шүү. Таныг муу юмд оруулснаас Жаспер бид хоёр амиа өгсөн дээр гэж үзэх болсон юм шүү. Этгэж үзээрэй. Мөрчмөн. Та миний төлөө хийсэн бүхэнд би их баярлж байна. Үнэн зүрхнээсээ баярлж байна. Би эцэгтэй бүгдийг нэгд нэггүй ярина. Ярьсан зүйлийг би гэхдээ зөндөө үлдсэн. Ярьж дуусах яагаад ч үгүй байгаа. Ярих хэрэггүй Мэйбл байна. Эцэгч нь ойтайг жинхэнэ улаан арстан гихч ямар амтан байдгийг сайн мэднэ. Тэгэхээр яриад ч яах юм бэлээ. Нэгэнтэл эцэгтэйгээ уулзснаас хойш болоо юм биш үү? Хамгийн чухал хэрэг тань бүтлээ. Хэзээний шудраг дислэгч таны сонсончлон байгаа биз дээ. Надад хамгийн хайртай дотн хүн гэдгийг мэдлээ. Эцэг хүн үртэйгээ яаж уулзах ёстой тийм л ясаар угтлаа. Мөрч та миний аавтай урдын танилуу. Юу гэлтэй юмт. Намайг 12-той байхад дислэгч анх гайгуулд авч явсан юмдаг. Тэрнээс хойш лав 20 жил болсон. Таныг энэ ертөнцид мэдлэхээс мөн бид хоёр бишгүй их зам туулсан да. Хэрв би буун дуунд тийм сайн байгаагүй бол та юу н энэ дэлхийд мэдлэгүйч байсан байж магадгүй. Энд чи юу гэсэн үг? Олон үг хэлэлгүй тайлж болох учиртай юм л да. Индианчууд бөгж байгаад биднийг дайрч дислэгчийг маа айхтар хүнд шархтуулсан юм. Буу маань аминд ороогүй бол мань хүн хуйхнаасаа салах байсан юм. Гэтэл одоо ч гэсэн энэ хороо цэргийн дотор хэдийгээр өтөлсөн ч гэлээ манай дислэгч шиг тийм сайхан үстэй толгойтой хүнийг эрвж олохгүй т. Та ч тэгвэл эцгийн минь аминд орсон хүн байна шүү дээ мөрчмөн гэж Мэйбл дууалтан шөрмөслөг гарыг нь хоёр гараараа халуунаар атгаж энэ ариун сайн үйл бусад сайн үйлсэн чинь төлөө бурхан таныг эвээх болдог гэв. Хуйхыг нь би үнэхээр авсан ч гэлээ таны хэлж буйг надад агтж байна. Хүн хуйхтай хуйхгүй амьд явж болно. Тэгэхээр намайг хүний ам аварсан гэж болохгүй. Харин Жасперыг бол таны амьд орсон гэхэд болно шүү. Өчигдөр их шиг тийм пад харанхуй шүн, тийм боргог завар Жасперыг хүжрэх гар хурц нүд хоёроос өөр юу ч гадалж чадахгүй. Би ойтайг ан авын төлөө төрсөн байхад тэр залуу маань усны төлөө төрсөн хүн. Одоо ч гэсэн тэнд тэр манай болонд завнуудтайгаа ноцолдож өөрийнхөө хайртай жижигхэн онгоцноос нүднийхээ хараг салахгүй л байгаа. Миний бодоход манай энэ тойрогт Жаспер Вестерн шиг лут залуу байхгүй. Мэйбл жижигхэн өрөөнөөсөө гадаа гарснаас хойш анх удаа доош харвал гайхамшиг зайхан байдлын наад зах нүднийх нь өмнө цэлихийг ажигласан байжээ. Освег мөрөн бүүдгэр харуулсаа нуурт сутгадаг тэр хавийн эрг нь нэлээн өндөр боловч зүүн талынх нь эрг барууна бодвол илүү өндөр бөгөөд умар зүг тэмүүлсэн мэт харагдана. Цайзан чухам энэ эрг дээр орших ба дорогшил бол голын яг дэргэд нэлээн олон мод байшин ярана. Энэ бол батлан хамгаалах зорилготой байшин биш. Харин цайзынханд болон байнгын харилцаатай байдаг Онтариогийн бусад боомтод дамжуулан явуулахад зориулсан эд бараа хадгалах агуулах саважи. Умрын хүчтэй салхин хоёр эргийг шавхуурдан эсрэгцэж усны хүчтэй урсгал дэлсээр яваанда хоёр эргийн захад ижил харга буй болгосон нь хожим бүр болон тохой болжээ. Баруун эргийн болон эрг рүүгээ гүнзгий шургасан агаад ус арвинтай дул нутгийн хүмүүст нэг ёсны жижигхэн боловч сайхан боомт болсон байна. Өндөр эрэг дээрх цайз тэр тохойн ус хоёрын завсрын нарийнхан эрэг дээр нөгөө агуулгын байшингууд байгаамаа. Эрэг дээр нь хэд хэдэн сэлүүрт цав, гатлуур, жижиг зав хагсах бөгөөд яг тохойд нь Жасперийн нэрт далайчин болоход хэрэг болсон жижигхэн онгоц байв. Тэр нь 40 тонн усан багтаамжтай ард талдаа дарвуулгүй боловч цэргийн онгоц маягтайгаас гадна хий зөнгө будгаар их л ганган юм. Юм бүхэн зохистой, гоё дэгжин, үзэмжтэй учраас Мэйбл хүртэл шох хоорхон сонирхжээ. Түүнийг тус цайзын даргын тусгай хүсэлтээр Англиас хурж ирсэн далайн хөлөг зохиогч алдар цуутай хүний зургаар босгосон байна. Харбаран өнгөтэйг нь харвал цэргийн хөлөг онгоц гэмээр дээр нь дэрвэгсүүл тэмдгийг нь бодвол эзэн хааны далайн цэргийн онгоц гэлтэй. Нэр нь үер гинэ. Жасперийн онгоц байх нэ гэж Мэйбл тэр хөөрхөн онгоцыг эзэнтэй нь холбож хэлээд ийм онгоц энэ урт олон бий юу гэж асуув. Франц нарт 3 бий. Нэг нь жинхэнэ цэргийн онгоц гэсэн. Нэг нь 2 дарвуулт, бас нэг нь үер шиг онгоц. Нэрийг нь өөрсдийнхөө хэлээр хэрэм гэдгийг гинлээ. Тэр нь манай үертэй атаархдаг бололтой. Үерийг аялалд гарахад хэрэм гарахгүй байна гэсэн ном бараг үгүйт. Тэгвэл Жаспер хэрмийн дүрээр ч юм уу усанд ч гэсэн Франц хүнээс зугтахад хүрдэг байх нэ?
Хэрэг болохгүй юм бол ямар ч зориг байгаад ямар ашиг байх вэ? Энэ хязгаар нутагт Жасперыг эрлэх зоригтой залуу гэдгийг бүгд мэднэ. Өөрт нь жижиг буунаас өөр зэвсэг байхгүй. Онгоцныхан гэвэл өөрийг нь бас зарц жаалыгээс оролцуулбал хоёрхон л хүнтэй. Нэг удаа би Жаспертай хамт нуураар зугаалж яваад Херми яг хажууд ойртон очтол Францчууд үхэр буугаар гал нээдэг байна шүү. Тэд ч үхэр буунаас эхлээд элдвийн зэвсэгтэй явдаг ус. Тэд Хермийнхээ хажуугаар 20 хүнтэй өөр онгоц дагалдуулж явахгүй бол Фронтенакаас цухын гэж байхгүй. Манай үер бол дайн тулаанд зориогүй харин нуураар нисэх адил хөвж шумпахад зорьсон онгоцлолтой. Өөрийг нь дайны онгоц гэж бодогдуулахгүй тулд хүн хар зэр зэвсэг өгдөггүй. Тэгвэл чи гүүрээ хэрэгуулна гэж хошууж хэлж байна бих. Би энэ талаар юу ч мэдэхгүй ч гэлээ. Миний бодоход тэрний хэлдэг зөв байхаа. Харин Жаспер бол өөрөөр боддог юм. Нагц минь ирж явна. Өчигдрийн усан домбож шумсан хэрэг болсон байх. Тэгээд өнөө өглөө танай дотоод далайн байдлыг шинжгээр шийдсэн бололтой. Үнэхээр ч Кэп ирж яваагаа мэдэгдэн хэд зүрхийнхаа няасаар төдхөн зайзын талбай дээр гарч ирвэ. Зээ охин мөрч хоёрт мэхэсхийн асаснаа. Цэлийн харагдах нуурын усыг зориуд их анхааралтайгаар ажиглан байхаар. Бүр тухтайхан ажиглах гэж далайчин маань хуучны ширмэн их бууны сэгэн дээр гарч гараа илгэндээ зөрүүлнааж хоёр хөлөө ганхах дарвуул дээр зогсож байгаа мэт их л алцайсан харагданаа. Нэмэрт нь богинохон гаансаа зуужи. Мөрч Кэпийн үл тоомсорлсон янзтай яраваан инээхийг ажиглалгүй гинэн хонгор зангаараа. За эрхэм Кэп гой. Мөнч сайхан нуур байгаа биз. Ийм нуурыг далай гэж нэрлэдэг нь аргагүй байгаа биз гэж асуув. Кэп ганцаараа умар зүгийн бүх мандлыг хэсүүлэн зааж. Энд чинь тэгээд та нарын өнөөх магтах үгээ олохгүй яриад байсан нуурчин юм уу? Тэр нуурчин энэ юм уу? Гэв. Тийм ээ, яг мөн. Насандаа өөр олон нуурын бараа олж үтсэн хүний бодлоо орч энэ маань үнэхээр их гайхагддаг юм шүү. Миний тааварлаж байсан маань яг зөв байж. Хэмжээгээр цөөр антара торхтой усал юм да. Овоотом ашигтай юм олж үцгэн гэж гордоод хуурай газраар ийм хол явсан маань даанч димээ болжээ. Уг нь би ийм л юм болохыг мэдэж байсан л та. Онторио нуур юугаараа танд олигтой харагдахгүй байна эрхэм Кэп гой. Хэмжээ тов, харахад сайхан, уухад усан таатай, булгийн уснаас өөрцгүй байдаг юм шүү дээ. Том гэж бодож гин үү гэж Кэп дахин ганцаараа зааж асуугаад. Яагаад том гэж байгаа юм бэ? Нэг захаасаа нөгөө захаа хүртэл 120-30 км гэж Жаспер өөрөө үнэнээ хэлсэн биш билүү? Гэхдээ Мэйбл хажуугаас нь. Ах минь, та бидний зогсож байгаа эргээс өөр эргэн тойронд нь харагдах хуурай газар алгын чинээ чалах байхад далай гэдэг чинь ийм л байдаг биз дээ гэв. Ийм жаахан цөөрөм далайтай төстэй байна гинэ. Удам угсаанда жинхэнэ далайчтай гэр бүлийн охин байж ийм дэмийн бодох арай хэтэрч Мэйбл минь. Юугаараа далайтай төстэй байгаа юм хэлээч. Адилвтер юм байна гэж үү? Дандаа л уснаас өөр юм алга. Бээр ус. Нүдний хараа гүйцэхгүй ус л харагдаж байна шүү дээ. Бидний дөнгөж сая та нарын заваар гадалж ирсэн гол мөрөмч гэсэн дандаа л ус. Уснаас өөр юмгүй. Хаашаач гарсан ус байгаагүй гэж үү? Тийм л даах минь. Тэгэхдээ гол мөрөнд харгаа боргоо гэж байна. Гол мөрний ус нарийсах ёс байна. Эргээр нь мод ургасан байдаг. Одоо ч гэсэн бид эрэг дээр л байна шүү дээ. Эндхий мод баг байна гэж үү? Үннийг хэлэхэд 20 бэрийг хол зайг хүү. Гэтэл далайд эрэг байдаг гэж ямар чөтгөрөөс дуулсан бэ? Гэвч ах минь, гол мөрний нэг талын эргэс нөгөө эрг нь хизээд харагддаг бол энэ нуурыг харагдахгүй байна шүү дээ. Соронзон минь, чи энд дурч юм. Амазонг, Ориноко, Ла Платаг мөрөн биш гэх үү? Тийм мөрний нөгөө эрг нь харагддаггүй биш үү? Энгэд харин нэг юм санагдаад явчихлаа. Мөрчөө. Энд чинь нуур биш харин бүр ердийн нэг гол байгаа юм биш биз дээ. Та нар ой тайгын улс газар зүй мэдлэгээр нэмгэвтер хүмүүс байхаа. Яалаа гэж дээ. Харин эрхэм Кэп та энд үрч юм. Онториод хоёр томхон мөрөн цодгодог юм. Таны нүдний өмнө сэлгийж байгаа чинь манай хизээний алдарт Онторио нуур. Миний бодоход би энэ талаар нэг их юм мэддэг хүн биш ч гэсэн энэ нуур шиг сайхан өөр нуурыг хорвоогоос ирээд олохгүй байх шүү. Ах минь, хэрэг бид Роковайн жалгаа дээр зогсож байсан бол энд үзэгдэхгүй байгаа юм тэнд үзэгддэг байсан биш үү? Тэнд нэг талд нь эрг, харга, мод гэдэл Кэп. Соронзон минь, чи юу болоод юмыг гойволж ярнав? Залуу бүсгүй зөрүү зан гаргах муухай байдаг юм.
Голын эргийг тэнгисийн эрэг харьцаа газартаа ач зүйрлэх шиг. Харгаа гэдэг чинь юу юм? Далай тийм юм байхгүй. Усан доор л нуугдаж байдгийм үү гэхээс тийм юм гэж байхгүй гэв. Мэйбл хариу хэлэх үггүй болоход ийм гүн гүнзгий санаа тавь хэлсэндээ нуух хаах юмгүй одорч урамжсан Кэп хэлвэ. Тентхийн мод хоёр ч гэсэн тус тусдаа хэрэг. Далайн эрэг дээр хот суурин, хөдөө аж ахуйн газар, баян айл, орд харш, сүм хийд байдаг. Тэр бүхэл гэрэлт цамхгүйд байдаг. Үнэхээр гэрэлт цамхгүйд шүү. Энд тиймэрхүү юм байна уу? Байхгүй. Эрхэм мөрч минь. Гэрэлт цамхаггүй далай тэнгис байдаг гэж би юу сонсоогүй. Гэтэл энд олигтойхон бамбарч байхыг би олж гарсангүй. Энд хаанч байхгүй тийм сайхан юм би. Ойтайг, сүрлэг сайхан мод, жинхэнэ тэнгэр бурхны сүмхийд байгаа юм шүү дээ. Та нарын ойтайгыг далай гэж бодлоо гэхэд далайн эргэн тойрон дандаа ойтайг байх юм бол далай ямар хэрэгтэй байх вэ? Гуйлан модыг салаар л урсгадаг болох юм бол далайн хөлөг онгоц гинт ч хэрэггүй болно. Тэгвэл худалдаа наймаагүйгээр амьдрал ямар болох вэ? Хүний мөн чанар худалдаа найманд байдаг гэсэн үг гүн ухааны онол бодлыг би дагдаг хүн. Сорон зам минь. Эндхийн усыг далайн устай адилхан юм шиг боддгийг чинь санахаас би гайхаж байна. Танаа ямар ч нурт халим загас шиг тийм юм лав байхгүй гэж би одоо ам дүүрэн хэлэг байна. Эрхэм мөрчөө. Хальмын тухай би хизээч сонсоогүй. Үннийг хэлэхэд харин гол мөрний усанд загас байдаг гэдгийг мэдхээс биш. Бусад амьтны талаар бол мэдэмхий ирэх юм алга. Гахай загас, зараа загас, магчин авраг загас энэ төр байдгийг мэддэггүй хэрэггүй. Аль нэг нь байдаг гэж би батлан хэлж чадахгүй. Би талаар ямар ч мэдлэггүй хүн шүү. Эрхэм Кэп. Май загас, хамтас загас, нэстэг загас гэж ч мэдэхгүй бидтэй. Гэж Кэп газар чиг хэр зэрэг дөнгөв. Цааш нь юу гээдэ гэсэн янзтай нэг харснаа. Лавл нэстэг загас байдгийг мэдэхгүй байх гэв. Нэстэг загас гинэ. Эрхэм Кэп. Та бидний хил хязгаарын эгэл хүмүүс болохоор байгаль гихч юу, ямар юм бүтээх тааламжтай байдгийг нь мэдэхгүй улс гэж бидхий бодлоо. Нэсэж чаддаг хэрэм байдгийг би мэдчихэв. Юу гинэ? Нэстэг хэрми. Чөтгөр шиг хэрэг байна да. Тэгвэл эрхэм мөрч минь. Та намайг далайн аялалд анх явж байгаа хөлгийн зарц жаал гэж арай бодоогүй биз дээ. Эрхэм Кэп. Би таны хичнээн аялсныг мэдэхгүй л тий. Гэхдээ ой тайгад юу байдаг? Би өөрөө юуг нь олж үзснээ хэлэхэд хинээс ч хулчихгүй шүү. Тэгээд та намайг нэстэг хэрэм байдаг гэдэгтээ итгүүлэх санаа байна уу? Хэрв эрхэм Кэп та бурхны хүч чадалд итгэдэг бол энэ бүхэл байгалийн өөр босод иймэрхүү юмд итгэвэл таарна. Чин үнэн гэдэгт ямар ч хэрэгэлцээ байхгүй шүү. Мөрч нэстэг загас байдагт итгэж ядан байгааг Мэйбл зэмлэвч уужилмаар хөөрхөн ээлдгээр ингэж хэлв. Мөрч минь, та ч гэсэн бурхны хүч чадлыг хүндлэн ярих мөртөө нэстэг загас байдаг гэхэд яагаад итгэхгүй байгаа юм бэ? Итгэхгүй дээ биш ээ. Хэрв эрхэм Кэп хэлсэн үгээ нээрэн гэх юм бол би ямар ч хачин жигтэйхэн санагдавч үнэнд нь итгэхийг л хүснэ. Ёрнинхэд хичнээн бэрхтээ байлаач гэсэн бурхны хүч чадалд хүмүүр итгэж явах үүрэгтэй гэж би бодчих. Миний хэлээд байгаа загас, чиний хэлээд байгаа хэрэмж гэсэндээ яахлаарэ далавчтай байж болдоггүй билээ. Гэж Кэп энэ удаа нилээн утга учиртай юм бодож хэлснэ. Гээсэн ч загас бол нэстэг. Нэсэж чаддаг нь зүй даргагүй нийцэж байгаа юм. Гэв. Бүүмэд. Таны ярьж байгаа юм дотроос итгэхэд хамгийн хэцүү нь энэ байна. Усанд амьдардаг амьтанд далавч байх ямар ч хэрэгцээгүй байтал далавч заяан гэдэг бол зүйд таарахгүй санагдаж байна. Эрт өрдийн нэг цагт загсыг далавчтай байхдаа усан доогуур нисэж явсан илжиг шиг тэнэг амьтан гэж бодож гинөө. Бүүмэд. Энэ талаар над мэдэх юм алгаа. Гэхдээ загас угаас заяасан орчинд төрсөн хүмүүдсэн ч гэх юм уу, тийм газар нисдэг байсан гэх нь түүнийг агаарт нисдэг гэж хэлэхээс байгалийн жамд илүү харш санагдахгүй байна. Сорон зам минь. Үүнээс илүү тэрсүү санаа байж болох ут. Харин загас бол усан доторх дайснаас ам зулбахын эрхэнд гадагш нисэн. Энэ бол үнэн баримттайгаас гадна зүйд нийцэх зүйл. Тийм бол би итгэхэд бэлэн байна. Харин хэр зэрэг удаа нисдэг юм бол гэж мөрч тайвнаар асуув. Тагтаанд хүрэхгүй ч гэсэн зугаалгын төдий дөөл лав хүрэлцээтэй удаа нисэн. Харин танаа тэр хэрмийн чин тухайд гэвэл олон таман үг яриха болсон дээр байх. Найз мөрч минь. Уг нь айн тийм амтэн загснаас илүү нисэж чаддаг гэж хэлэх санаатай гарч ирсэн үг байх л.
Харин тэр ухаагийн тэндх зангууны дэргэд юу харагдана вэ? Тэр баха Жаспер хэлв. Мөн гоё ичүү нэрнч гисэн үер гэдэг дог хөөрхөн гэж Мэйбл яруу хэлвэ. Нуур таал хэрэг болдог байх. Тэрнээс биш шалтай юм биш бай. Дарвол бэхлэх мод налуу юм. Хизээ ямар онгоц юм налуу модтой байлаа. Нуурынхаа тийм байх ёстой ч юм билүү? Яаж мэдх юм тийм аха? Тийм байж болох л доо. Харин энд далай биш нуур байгаа гэдгийг санах хэрэгтэй. Далайтай төстөөч байг. Нуур хിവэрэ байх юм чинь. Тэгвэл ах минь ямар ч болтугай Онтарио нуур далайтай төстэй байх нэ. Мөрч та хоёр тийм санагддаггүй гэхээс биш. Надад бол огт хавтах юм санагдахгүй байна. Соронсон байна. Энэ цөөрмийнхөө бүр тэг дунд намайг хав харахгүй шин хамгийн жижиг завинд суулгаад тавьсан ч энийг чинь би нуурал гинүү гэхээс биш. Далай гэж яагаад ч хэлэхгүй. Миний дооройтой. Би нэг удаа тэр үнтэйгээ өмнөд Америкийн томхон булангуудын нэгээр явсан юмдаг. Тэгэхэд яг л хөдөөгийн хөдөх амтэн сүмийн мөргөлчдийн дунд ороод гарах гэж мөнгнөж байгаа юм шиг байсан гэж. Зүгээр инээдтэй юм болгож Жаспертай нэг аялал хийлээ. Мартсан Жасперын өчүүхэн завирхуу юмар аялдаг хэрэггүй. Би явхаас өмнө яах вэ? Зүгээр нэг инээдэмтэй юм болгож Жаспертай нэг аялал хийлээ. Ийм цөөр мүдсэн гих мөртөө хөвж үзээгүй гих хожим эвгүй юм уу да, Мэйбл минь. Тийм завшаан удахгүй гарнаа. Дэслэгч маань 1000 арлын хоорондох харуулаа халд солихоор мөд явах юм гэж бид уулсан. Мэйблийг хамт авч явна гинлээ. Тэгэхээр таач явж болох юм гэж мөрч хэлв. Нэр нь Соронзоо. Магадгүй. Ер нь би автаа нэг их юм ярилцаагүй болохоор лавта хэлж чадахгүй байна гэж охин хэлэхдээ нүүр нь үл ялэг улаасан боловч хажуугийнх нь хүмүүс анзаарсангүй өнгөрвөө. Аавэрлээ. Өөрөөс нь асуусан дээр биш үү? Дөөхөм дэслэгч цол хэрэгэм зэрэг дэв гайвахгүй боловч зан ааш гадны байдлыг нь харсан хин гайдч хүндэтгэх сэтгэл төрөх ажимаа. Нороо өндөр, цээж ганхар, зан төрх ихэмсэг буюу ууртайч хүн юм уу гэмээр бөгөөд бүх ээл үйл ажил, санаа бодол нь өөрт нь оногдсон хариуцлага хизээд цаг тухайд явцав хэрэгжүүлэн биелүүлэх тийм төлөвийн хүн юм. Ихэмсэг омог шартай кэп хүртэл дэслэгчийн найз нөхдөд дээрлэх хэрн өөрийг нь чингэж зүрхлэхгүй. Цайзын хаминда хуучин цагийн зүтгэлтэн Шотландын тайж язгуурт Дункан оф Лунди Дункмийн хашир суусан чин үнэнч сүтгэлээр босод язгууртан баян удамт хүмүүсээс илүү хэмээн үздэг гэсэн яриа буй. Дэслэгчид цэргийн том дарга болж дэвших өчөөхөнж горилго байхгүй боловч албан үргэн нөр хичээнгүй гүйцэтгэн зүтгэх учир хороондоо тоогдож нэр сүртэй явна. Жагсаалын цэргийг хэрхэвч дураар аашлуулахгүй хатуу барьж сурсан зан түүний бүхий л үйл ажиллагаанд цугулцаж түүний өндөр шаардлагатай тушаал даалгавраас зүрх зоригтой хүн бараг үгүй ачи. Ахмад нар нь түүнийг хуучин найз нөхрийн дайтай үздэг байхад дэслэгчт нь цэрэг дайны асуудлаар түүнтэй үг зүрх нь маш ховор бөгөөд бөмбөрчд бол барааг нь хараад бажиг алдах төхнөө. Хэл хязгаарын энэ тойрогт тайж гаралгүй атлаа. Дэслэгчтэй ижилтийг ширх бүхий буюу тэр бүхэл баахан ирээ зэргүй мэд ярилцаж чаддаг хүн ганц мөрч боловч Мэйблийн тийхүү санамжлан хэлсэн үгийг сонсмогц үг яриа тэгсхийгэд шовтрог болсонд гайхах хэрэг юм. Дэслэгч тавцсан дээр их л албархаг ёсорхуу байдалтай гарч ирээд өглөөний мэнд хүргэе. Нөхөр Кэпмэн. Би албан ажлынхаа ирэхээр Мэйбл та хоёртой уулзах учирлаа. Баахан сунжруулчихлаа. Харин одоо тантай сайн танилцаж ярилцахад ганц нэг цагийн зав гарна. Энэ охин маань биднээсээ дэнд үерт салж утсан. Түүнтэй маань их адилхан байгааг Кэп та ажигласан биз гэв. Норо торо ерөнхий намбараа эцэгтэйгээ адил боловч бусад талаараа хийгээ өвчсөн гэж би хизээний хэлдэг байгаагүй юу дэслэгч минь. Гэхдээ Мэйблийн зан аршин үйл ажилд Кэпийнхний ширийг хатаасан тал бишгүй их би. Мэйбл олон жил өнчирч явахдаа эцгийгээ илэг дэвтэх ганц хүн гэж бодож явдаг байсан бөгөөд одоо нүднийхээ булангаар ажиглахад их л хатуу ч юм уу ойлгохын аргагүй төлөвийг нь харахаас сүрдэж урам хугарам санагдавч нүүрнийх нь булчин сэтгэл зүрхнийхээ догдлолд аргагүй л хөдлөгдөн татгунахыг хараад юу юугүй хүзүүгээр нь тэврэн авч асгартлаа уйлан дотроо онгойлгомор санагдчихэв. Гэтэл сэтгэлдээ мөрөөдөж явснаас нь огт өөр
их үейтэн хөндөй байдалтайг нь харахаас өөр хүн дэрэгдэн байхгүй байсан ч учиргүй наалдан эрхэлж чадмааргүй байв. Та миний төлөө ийм урт удаан хэцүү аяллыг туулсан байна. Энэхлээр би таны ачийг хариулахыг хүртэх хүн боллоо. Манай энд гэртээ байгаагаас өөрцгүй тавтай тухтай байлгахын тулд чадах бүхнээ би хийн. Дэслэгч та минь одоохон орд дэвсгэр юутай хэтээгээ замд гарч мянган арал байдаг газрын цаад тал руу явах юм гэж би сонслоо. Мөрч минь чиний мартамхай зангаас энэ бүхэн болж байгаа юм биш биз? Үгүй ээ. Миний мартамхайгаас болоогүй. Би юу ч мартаагүй. Харин таны бодлыг мах цусны тань тасархайгаас нуух хэрэггүй л гэж бодсон юм. Дэслэгч мөрчийн мөрийг нөхөрсөг байдалтай боловч цаана зэмлсэн янзтайгаар алгатаад цэрэг дайны бэлтгэлийн талаар аль болох цөөн үгтэй байвал төчнөөн сайн байдаг юм шүү. Альва чалчаа үг хичнээн аюултай байдгийг Франц нартаа байлдаж явсны хувьд чи андахгүй. За яах вэ? Бид удахгүй хөдлөх гэж байгаа болохоор нуугаад байх онцгийн хэрэгцээгүй. Бид нуур дээр харуулуудынхаа нэгийн ээлжийг халах гэж байгаа юм. Тэгээд тийшээ нэг отряд явуулна. Гэхдээ тэр отряд мянган арал дээр байгаа. Би ээж дагалдан явна гэж нотож байгаа юм биш шүү. Харин явбал Мэйблийг аваад явах бодолтой байна. Будаа чануулж идэж байх зүгээрээ. Кэп найз таач гэсэн бидэнтэй хамт явахыг татгалзахгүй байх гэж найдаж. Цэргийн хүний нормтой хоолоор ганц 2 сар байж үзвэл зүгээр биш үү? Гэв. Хаагур явхаас шалтгаална. Би ойтай шавар намагт дургүй хүн. Бид үерээр явнаа. Усанд явж сурсан хүнд бидний аялал таатай санагдах байх гэж бодчих. Би давстай усан даснаас биш. Нуурын усан дасаагүй хүн. Хэрв танд ийм зав жолоодох хүн байхгүй бол би жолоодож болох бай. Гэхдээ иймэрхүү аялал надад цаг дэмий өнгөрөөсөн хэрэг болно. Цөөрмийн усаар явахыг аялал гэж ярихад чинь инээд хүрээд болохгүй юм. Жаспер дөнгөрөө. Таны тус энд хэрэгцээ байхгүй. Харин та бидэнтэй хамт явбал бид баярлах байна. Харин эргэж ирэхийн тухайд гэвэл заавалж отрядыг дагуулах хэрэгтэй. Гэтэл отряд маань намайг ирэхээс нааш хөдлөхгүй болохоор эрхэм найз арга буюу нэлээн хүлээх болно шүү. Хөөе мөрчөө. Энд чинь юу тогтоолдож байгаагүй явдал болсон. Минго нарыг хайхаар хүмүүс явсан байхад хэднийг та толгоолоогүй байх шүү дээ. Үннийг хэлэхэд гэж замч нэлээн зовсон янзтай. Нар салхинд гуйл мэд шар болсон царайд нь улайх шинжилэр. Өнөөдөртөө миний бие хайгуулд гарах төдийл дуртай биш байна. Нэгдүгээрт танай тэр 55 дугаар хорооны нөхөд чинь Ирокезо тааралдлаа гэхэд ойд бариад авах тийм ус биш ээ. Нөгөө дээгүр тэр зэрлгүүд Жасперыг гарнизон руу явчихсныг дуулсан бол тал бүрээсээ бүслүүлчихнэ гэж бодохгүй. Үүнийг урдаас лавта хэлж болно. Ер нь зунжин хүнд хэцүү ажил хийсэн хүн баг зэрэг амарх ашигтай. Инглигээд түүнийг зэмлэх учир байхгүй биз. Бас цэргүүдийн хамт авраг могоо хамт явсан болохоор тэр муусан зэрлгүүд тааралтлаа гэхэд могоон үзэн ядах үзэл гэрхаа ухаан хоёр байгаад алцсахгүй. Үзэн ядах нь минийхээс хүчтэй. Гэрхайн хувьд гэвэл надаас дутахгүй. Тэр бузар тэнүүлчдийг үзэн ядах нь надаас бүрч илүү. Тэгэхээр Минго нарыг миний үзэн ядах хүч бол Христосын хоолнд орсон дэлавар хүнийхээс бага байж таардаг юм. Ер нь энэ удаа би алдар гавьянаас татгалзаж отряд цэрэг дагуулж яваа тэр залууг хуйхаа алдаж орхилгүй буцаж ирээд байгуулсан гавьяныхаа тухай ижидэ цагтл бичвэл зүгээрсэн гэж бодсон юм л. Би яах вэ? Насандаа ганц удаа залхуурахыг үзэлч. Тон зөв мөрч минь. Хэрв урт удаан хугацаанд уйггүй зүтгэж явсан хүн чөлөө зөвшөөрөл авах ёстой бол чи хинээс ч илүү тиймэрхүү эдлэх ёстой хүн. Мэйбэлч гэсэн таныг зэрлгүүдийг хайж мөрдөхийн оронд өөртөө хамт байхыг илүүд үзснийг чинь мэдээд гомдох байтугай баярлах байх. Тэгээд тантай өглөөнийхөө хоол ундыг хамт идэж явахад хэрв та дургүйцдэггүй юм бол өөрөө дуртай байна гэж би лавтай мэдчихэ. Харин охин минь манай мөрчөд ийм зан ер байдаггүй юм шүү. Цайзын хуваар эргэлдэх магчин тонуулчид хизээж энэ хүний буун дуу сонсолгүйгээр зугтаж байгаагүй юм шүү. Гэж дэслэгч их л соёрхон хэлвэ. Дэслэгч минь Мэйбэл тэгж юунд бодох вэ? Үгүй би өрөөс цэргийн элдв хувьсгал жагсаал максаад дургүй гэж хэлж болохтол тэгж байснаас бууга бушуухан үүрч аваад л явчихсан ман дээр. Миний тэгж байхыг Мэйбэл сайхан нүдээрээ бараг харж амжихгүйгээр тийм түргэн гараад явчихдаг хүн шүү би. Бид хоёр танилцаад удаагүй ч гэсэн Мэйбэл намайг сайн мэднэ. Бидний хамт аялж явхад Минго нар бидэнд бишгүй аятайхан зугаатай юм үзүүлж байсан.
Таны талаар эвгүй юм надад бодогдсон гэвэл мөн чухал байх шүү. Бид хоёр хоёул таны аж гавьяаг мэдж байгаа. Таны аж гавья эвлэх зоригийн хүчээр л бид хоёр эсэн минь дуулзаж учрлаа. Амьд минь явж байна гэж Мэйбл түүнд бодож байгаагаас нөр гомдмоор юм бодогдуулж хөөцөө химээ эхэд мэрийн улаарангүйгаар хэлбэ. Мэйбл минь тун их баярлалаа. Гэхдээ та өөрийн гинэн зангаар миний гавьяаг дэндүү хэдрүүлж байна. Тэгэхдээ та Минго нарын гарт орсон байлаач гэсэн. Тэд таны толгойн ганц үсэнд ч халдаж чадахгүй байсан байх гэж би бодож байна. Тэд миний хуйхыг, Жасперийн, эрхэм Кэпинхийг тэрч бүхэл могойн хуйхыг ч өвчж аваад наранд хатаахал байсан биз. Харин дэслэгчийн охин гар хүрчиж чадахгүй байсан байх гэж би бодож байна. Эмэгтэйчүүд хүүхдийг ч хайрлахаа мэддэггүй Ирокез нар намайг тэгж өршөөнө гэж байхгүй байх шүү мөрч минь. Би ямар ч болтугай таны хүчээр л амьд минь яваагаа сайн мэдчихэ. Тийм биш ээ Мэйбл. Тэд танд гэмхийх зориг яагаад ч хүрэхгүй. Мингогийн галзууч өдгөрч гэлээ таны толгойн үснээс нэг ширхгийг гэмтэх зориг нь хүрэхгүй. Цус сорогч адгийн муусан төр чөдгөрүүдийн муу муухайг би хичнээн мэддэгч гэсэн тийм юмд цачийг хүрэхгүйг бас мэднэ. Тэд харин таныг өөрсдийнхөө нэг толгойлогчийн эхнэр болгохыг хүчилж болгохыг л оролдох байх. Тэгвэл тань шиг ийм залуу Христос мөргөлдөх хүнд аюултай там болоход тэгэхдээ тэд өөрөөр яаж ч чадахгүй. Тэгвэл та намайг тийм амжигтай муу аюулаас аварсан байна гэж Мэйбл мөрчийн гараас барьж чимүүнэн сэтгэлийнхээ талархлыг илэрхийлж буй бас нэг чухал тэмдэг болгож цаашна. Надад бол Индиан хүний эхнэр болсноос үхэх маань хамаагүй хялбар завшаан болох билээ гэв. Ийм л хүндээ энэ замаасаа хизээж гажихгүй ах. Би могод хэлэхдээ Индиан хүнийг бүр Дилавр хүнийг ч болдгоо Христос мөргөлтөн болголооч гэсэн цагаан эрстэн яагаад ч болохгүй. Үүн шиг цагаан эрстэн хүнийг яаж ч ятгаад ухуулаад гуйгаад хизээж улаан эрстэн болохгүй гэдэг нь. Христос үзэлтэй эцэг эхийн үр болсон энэ охин тийм чанартай байна. Энэ бол хөдөлшгүй чанар юм гэж мөрч баярлаж хөөрснө. Царай нүүрнийхээ бүхий шинж байдлаар илэрхийлэн хэлвэ. Мөрч минь чиний хэлдэг зөв. Мэйбл дүүн хэмийн хувьд гэвэл тэрийг олсыг говьлдгүй дагах хүн гэдэг нь эргэлзээгүй. За эрхэм нөхөр Кепта хэрвээс цээрлэвэл алс хязгаарт амьдран байгаа биднийхээ хэрхэн хооллож ундаалж байгааг мэдхийн тулд бидэнтэй цуг хоол иднэ. Таны сонсох сувг өгүүлж байна. 9 дугаар бүлэг. Урдах бүлгийн сүүлчид дэслэгч дүнхэм өглөөний цай хоолнд өрснө хоосон үг байсангүй. Тэд хэдийгээр алс хол хязгаар нутагт амьдран сууж байгаа ч гэсэн идэх уух талаараа хаад ноёдын амтад идэ будаанаас илүү юм зооглож байдаг байх юм. Бидний өгүүлэн буй энэ үе буюу өдгөөгөөс хагас 100 жилийн өмнө энэ асар уудам нутгийг өрн нутаг шинэ газар гэж нэрлэж байсан нь хувьсгалд дайн хэмээхээс хойшийн нэр бөгөөд энэ нутаг тэр үед хүн ам гих юмгүй байгаль цаг уурн онгон төрхөөр хүн ба гэрийн малцсан харин байгалийн зэрлэг амтад үе олноороо байсан билээ. Цөөн тооны Индиан овгийнхан хэрэн тэндэг байсан нь ой тайгын амтан ургамалд ямар ч мэдэгдэхгүй нөлөөгүй. Бас энд тэнд байрлсан хил хязгаарын цэргийн ангууд байсан нь улаан буудаан талбайд зөгүй буюу цэцгийн их талбайд батган бэлзууха байх лугай адил ямар нэгэн хорлонд нөлөө үзүүлж чаддаггүй байсан үе болов. Тэр нутгийн ялангуяа их нууруудын тус газруудаар тоо томшгүй зэрлэг ан амтан жиг үүртэн шувуу загас жарааха байсныг тэнд амьдран ирсэн хүмүүсийн яриа болон дамжиж ирсэн сураг байгаагүй бол бэдүрэмшгүй бэрх байх байсан буйзаа. Освего онцгой тохиромжтой байрлсан нь азтай хэрэг болжээ. Тансаг нарийн хоолнд дуртай хүмүүсийн юу хэрэгтэйг эндээс ирэхийн ч хэрэггүй. Ээлдэв ан ав, загас чиг үүртэн тураг шовоо илбэг, мөрөн голынх нь усанд төм буман загас хизээд язгнаж байх тул дэгээ хаях бүр амтд сайхан махтай алган тул загас байх нь шавар намгарах газар нь шумуул дэлэнж язгнаж байх лугай адилаа. Олон зэлгэр нуурын усанд ярга Холдны Америк төрлийн загас хамгийн их таарлтна. Энэ загасны мах нь хойд Европод гайхагдж байдаг тансаг амтад махтай хулд загаснаас дутх нь үгүй. Энэ нутгийн аль ч хэсэгт нүүдлийн шувууд сүргээр айлчлана. Нүдээр өвдсөн хүмүүсийн яриагаар бол нуурын булангуудын усанд зэрлэг нугас галуу
Хэдэн зуун га газрыг бүрхэн ганганаж гунганалдаж байх цаг зөндөө гинэ. Буг гөрөөс, баавга туулга, хэрэм болон бусад дөрвөн хөл дамтад тэрч байтугай хандгай мэтийн гайхамшиг дамтан тэдний хоол хүнсэнд нэмэр болдог байсан тул тэр хязгаар хол нутагт эх орносоо олон жилээр салж суугаа хүмүүст нэг өсөндөө нөхөөс болдог аж. Тураг амтны махаар хийдэг тансаг сайхан хоолунд эндхийн ямар ч хэсэгт хэн бүхний хүртэл болж дутах гажигдах юмгүй балгалцсан элбэг дэлбэг амьдрах бололцоотой байна. Энд амьдрал суудаг Эгэл Жагсаалын зэрэгч Парисын дээд зэргийн язгууртны зооглох нь тэр болгон үгүй тийм хоол идэж байжээ. Гэтэл хүний аран шин гэдэг үнэхээр хачныг ажваас хүний дур хүслийн жам эдгээд зөрүүд чанар нь сонөөж байдаг болохоор хэн гайн боловч амтархан идэж багтал болох тийм сайхан зүйлээсээ уйдаж харин ч түүнийгээ бүр харахаас ойн гутаж залхсан байдалтай болдог аж. Хөргөж өгөхөд их бэрхшээлтэн улмаас төдийл элбэггүй хурч ирдэг цэргийн ердийн хоол хүнсний зүйл болох давстай ногоо, можсон манжин, дутуу болгосон байцаа мэтийн зүйлс илүү сайхан санагдаж нугас, тагта, ярга загсны мах идэхээсээ татгалздаг байв. Дэслэгч дүүнхмийн зочдод дайлсан хоол нь нэг талаар энэ хязгаар нутгийн энгүй баялаг, нөгөө талаар мөн дутмаг тачир талыг нэн зэрэг харуулж байв. Эгэл борог тавгууд дээр тавьсан уур савсах, чих дайхан сайхан хулд нухаж чансан, ангийн махаар хийсэн элдв төрлийн хүйтэн хажир зуушийг харахаас нүд салгамгүй. Арааны шүл саянда гоожхоор агаад нэг үгээр хэлбэл хуучин цэрэг зочноо дайлахад хамаг байдгаа харамгүй сэтгэлээр дэлгэн тавьсан байна. Кэп хил хязгаарынхны иддэг хоол бүрээс амсаж идэж үзээд. Та нарыг чинь өл мөлхөн байлгадаг юм биш байна. Ийм хултыг Шотланд хүнч голохгүй зооглох юм байна гэв. Чухам голдог тоол хамаг учир байгаа юм шүү дээ найз Кэп минь. Манай гарнизоны 2-300 залуучуудын дотроос 5-6 л энэ загсыг хоолнд хэрэглэж болох юм гин. Тэрч байтугай эзэн баяжуулынхаа ой модон дотроос хулгаан ан хийж махыг нь амсаж үзснээс цаашгүй тийм хүнч хамгийн өөхтэй мах гэхлээр ойн гутаж бөөлч төхөж байдаг юм шүү дээ. Хэчнэнч тоогүй хэрэг гэлээч Христос мөргөлтийн зан нь ийм юм хойно яан гэхвэ гэж мөрч ярианд оролцсон хэлээд улаан арьст хүн бол тарган туранхаа ямар ч мах олдож байсан бугын буюу баавга мах байсан ч зэрлэг херуулын буюу зэрлэг галууны дал олдож байсан ч голно гэж байхгүй. Аль олдсныг нь л залбираад хүртчихв. Гэтэл бид бол Бурхны хишгийг ярваач хараад голд ширвдэг ич гүүргүй муухай зантай улс байгаа юм гэв. Чохом тийм шүү. Би хэдийгээр 55 дугаар хорооны шүтлгийг тийм ийм гэж хэлж байх ажлыг даах ёсгүй ч гэсэн. Тэд маань Овиосны будааг Освегагийн алган загснаас илүү үздэг улс та. Хамгийн хүндтэй хүн хошууч Дункан оф Лундиг гэхэд л тэгж хэлдэг эрхэм. Онторио нуурын усыг хичнээн чуусан аршан шиг байхад уулынхны уудаг булгийн ус уухсан гэж дандаа санаа алдаж явна гэж. Мэйбл шинэ нөхцөл байдалд ороод өөртөө ижил эмэгтэй хүний мөрөөсөл болж байгаа нь зүйн хэрэг учир. Хошууч Дункан эхнэр хүүхэдтэй хүн бидтэй гэж асуулаа. Эхнэргүй. Харин нутагт нь Шотландд өөрийг нь хүлээсэн сүйт хүүхэн бий гэлцдэг. Энэ хатагтай нар зэлүүд хязгаар нутагт альва бэрхшээл үзэхээс айсан да. Гэртээ ирээдүйнхээ нөхрийг хүлээж суухыг эрхмэлдэг нь тодорхой байгаа биз. Энэ бол миний бодоход эмэгтэй хүний үүрэг тохирохгүй л зан. Тийм ээ найз Кэп. Таны дүү бол өөр бодолтой байсан хөө. Хэрэг бурхан өөрийг нь тиймэрт өөртөө аваачаагүй бол одоо оч гисэн энэ ширээнд суугаад охинтойгоо уулзсны баяр цэнгэлийг идэх байсан хүн юм шүү. Чи арай Мэйблийг маань цэрэг хүнтэй суулгах гэж байгаа юм биш биз дээ гэж Кэп царай нь хөвсгөн хэлэв. Энэ талаараа бол манай гэр бүлийнхэн чадах ядах бүхнээ хийсэн ус. Тэгэхээр далайд ингэсийн тухайн ихэн санаж байхад илүүдэхгүй байх шүү гэв. Би Мэйблийг 55 дугаар хорооныхон ч юм өөр ямар ч хорооныхонд өгөх бодолгүй. Гэхдээ ер нь охиноо сайн хүнтэй суулгахыг бодох цаг болсон гэж бодчих. Ава эмэмиг залуу хүүхнүүдийн дэргэд ярих дэмий. Амьдралын замд айл гэрийн хэмжээнд хүрээгүй охтыг ингэн тэгнэ гэж хашгирч байх нь эвгүй. Тэгэхээр л өөр юм ярилцвал зүгээр биш үү гэж самч хэлв. За найз Кэп. Гахаан шарсан бах ямар санагдана. Танд таалагдсан бололтой гэж би бодчих. Хэрв намайг дайлж байгаа бол боловсон хоолойг үл таарна.
Танай энэ хоол чинь цэргийн хүндээ таарахаас биш. Далайчин бидэнд бол өөрсдийнхөө сайн мэддэг хоолыг л идэх сайхан гэж зөрүүд зантай далайчин хэлвэ. Ингэж хэлхийг нь сонсож суусан мөрч төвчээр алдаж худах сэрээ хоёроо ширээн дээр тавиад хизээний гимгүй зөөлөн инээж басч цаанаа нилээд залтайгаар. Арьс нь хаа бай, эрхэмкэ бай. Арьсгүй гахаа гэдэгт та гайхгүй бай гэж юу гэж асуу. Мөрч минь. Уг нь би цамцтай байлгасан бол дуртай л байхс. Гэтэл ой тайгын та нар тооройг ийм болгох зан сурсан юм байлгүй дээ. Хүн дэлхийд ойрлооч гэсэн юм болгоныг мэдэж чадахгүй. Хэрв та ийм гахаан арсыг хуулаад бай гэвэл гарч нь эрүүл үлдэхгүй. Энэ бол зараа гэдэг гахаа болж байна шүү дээ. Эрхэмкэ. Зөлөг гэж. Би уг нь жинхэнэ гахаа гэж нэг ч их бодоогүй л дээ. Энэ ой тайгад гахаа махч гэсэн зарим сайн чанараа алддаг юм байна гэж л бодохгүй юу? Цэнгэг усны гахаа давс тусныхтай адил сайхан байна гэж бодоогүй гэсэн үг л дээ. Дэслэгч минь. Миний бодоход танд бол аль нь ч ялгаагүй болоо байлгүй. Арсыг нь хуулах ажил надад л оногдохгүй байвал болох юм дэр. Харин мөрч минь. Манай Мейбл аян замда таныг нэг их зовоогоогүй биз. Огт үгүй. Хэрв Жаспер мөрч хоёр Мейблийн талаар хечнээн өндөр сэтгэгдэлтэй байгаагийн дундуурт хүрэх тийм сэтгэгдэл Мейбл Жаспер мөрч хоёрын талаар байгаа бол бид насан турш хагцахгүй сайн нөхөд болж үлдэнт. Ингэж хэлээд охин юу бодож байгаа бол гэсэн байдалтай харахад Мейблийн царай ялэмгүй улааж байгааг мэдээд тавг руугаа харж ийм үг хэлэх зүрх гаргасандаа харамсах мэтэр заяаны даруй зангаа илэрхийлж охин хүний сэтгэлийн нууц бол халдашгүй нандин чанар гэж хэлэхээс наагурхан харагдав. Дэслэгч хэлэхдээ найз минь. Эмэгтэй хүн гэдэг чинь эрэгтэй хүнтэй адилгүй. Тэдний зан чанар хүмүүжлийг бодолцох ёстой байдаг. Шин цэргийг сайн цэрэг хашир дайчин болгоход хичнээн их цаг хэрэгтэй байдаг бол цэргийн хүний охиныг хүмүүжүүлэн сайн хүн болгоход түүнээс ч хавгүй их цаг хэрэгтэй билээ гэв. Кэп нилээд уурсах маягтайгаар. Энэ чинь бас нэг шинэ онол гарч ирж байх шиг бий. Хашир суусан далайчийн мэдэж байгаагаар бол нэг далайчныг хүмүүжүүлэх хугацаанд 6 сайн гэгч цэргийг хүмүүжүүлэх болно гэв. Хөргөн дуу нугаас тийм их малилцдаг биш. Царайдаа аль болох ээлдэг байдал илрүүлэхийг хичээн ингэж хэлвэ. Далайчин та нар өөрсдийгөө юу гэж боддгийг бид мэднэ. Би бол хязгаар хол нутгийн бомтын гарнизонд бишгүй олон жил алба хаахад хүртэл. Та бид хоёр энэ сэдвийн талаар олон удаа ярьсан хизээж санал нийлэхгүй юм шиг байна. Гэвч хэрв цэрэг хүн хөдөөгийн болох хүн хоёр ямар ялгаа байдгийг үзье гэвэл өнөөдөр 55 дугаар хорооны цэргийн цуглааныг хараарай. Бас Йоркд буцаж очсныхоо дараа тэнхийн сайн дурынхны цэргийн хүн шиг болохын тулд хичнээн маха идэж буйг нь үзээрэй. Дэслэгч минь. Та цэргийн хөлөг зав хоёрын ялгааг олж харахгүй байдаг шиг би тэдний хооронд онцгийн ялгаа байхыг мэдэхгүй. Энд тэндгүй л улаан өнгийн цэмб бүс товчоо гялцэл болтол өнгөлсөн харагдана. Бас толгоогоо ооддаг бололтой. Далайчин хүний бодол ийм байх юм да. Харин хөргөн ах минь цэрэг хүнийг хоолоо зөв идэж сургахын тулд л гэхэд бүхэл жилийн хугацаа ордгийг сонсоогүй юу гэж дэслэгч дотроо гомрохсон байдлаа гадагш гаргалгүй хэлв. Тэгэх тусмаа дэмийн мэдэгдэж байхгүй юу? Сайн дурынхан гэдэг чинь заяаны тийм байгаа юм. Тэд аян дайнд мордохдоо болбол таарлцсан бүрлүү зарцаа шиг дайрдаг гэж би бишгүй олон удаа сонссон. Тэрнээс өөр хийх ажил тэдэнд байх ч үгүй дээ. Маргалдагч хоёр өөр өөрийнхөө зүтгэсээр байгаад сүүлдээ биш болж магадгүй гэж бодоод мөрч тэр хоёрыг тангараг тасархаас болгоомжлон хажуугаас нь. Тэдний чаддаг авиас нь тэр байж л Бурхнаас хүнд ямар нэг авиас заяасан бол түүнийг нь болиулах гэхийн хэрэг огт байхгүй. Энэ бол бүтэхгүй хэрэг. 55 дугаар хорооныхан маань дэслэгч минь би тэдэнтэй олон удаа хамт явж байсан болохоор андахгүй. Тэд чинь идэж уух талаар үнэхээр улаан хөлтнийг урд уруу оруулах улс биш. Харин сайн дурынхны дотор тэднийг огт бараад уулахааргүй эдэмхий уумхай хүн олон байдаг байж магадгүй гэв. Аха, та хоолундаа идэж ууж дууссан бол намайг тавцсан дээр дахин гаргаж өгөхгүй юу? Та бид хоёр нуурыг олигтой харж чадаагүй байгаа. Тэгээд ч бас над мэтийн жаахан охин өрмөгцөөл ганцаараа явах эвгүй юм гэж Мейбл хэлвэ. Энэ юу гэсэн үг болохыг Кэп гадарлжээ. Өөрөө дэндүү зөрүүд мэдэмхий ирдэг хүн болохоор маргааныг ингээд дуусхийг бодохгүй боловч дэслэгчд үнэхээр сайн учраас маргаанаа түр хойшлуулахдаа харамсахгүй байв. Тэгээд дэслэгчийг нөхрийнх нь хамт орхиод Мейблтэй хоёул очие гэсэн газар руу явлаа. Маргалдагч хүнээ явмагц
Дэслэгч охиныхоо санааг тааварлаж мэдээгүй байсан болохоор өөрөө ялагчаар гарлаа гэж бодоод туйлын их баярлан найз нөхөртөө. Мөрч минь, айран маань хараахан хэн бүхэн тоогдоогүй л байгаа юм. Хүн бол аанч бай, харч бай, өнгийн дөрөмт хувцастай явж байлаач гэсэн, бүр дан дотуур цамцтай байлаач гэсэн даруу байхын зүйтэй. Гэхдээ би армиг өмөрөх тохиолдол гарахад дуугүй өнгөрөөж чадахгүй заавал үг хэлдэг хүн шүү. Гэт мөрчийн мөрөн дээр гараараа чанга дараад. За найз минь, миний охин чамд ай тайхан санагдав уу? Гэхэд цаатах нь. Дэслэгч минь, та охиноороо бахархаж явж болмоо. Ямар ч эцэг хүн ийм хөөрхөн, ийм хүмүүжлтэй охиноор бахархалгүй яах вэ? Би царайлаг, хүмүүжлтэй охиныг бишгүй үтсэн. Гэхдээ танаа охиныг бурхан даанч тэгшгэн үзэж, аль нэг нь хослуулж заяасан байгаа юм. Та хоёулаа бие магтаж байгаа улс юм байна. Өчигдрөөрөө чамайг зориг төвчээрт бод сайхан сэтгэлтэй гэж үгөө олж ятан зөндөө магтсан. Ялангуяа бод сайхан сэтгэлийг ч нэг магтсан. Бүсгүй хүнд үүнээс илүү эрхэм сайн чанар байдаггүй юм шүү дээ. За мөрч минь, хол сунараа сайхан янзлаад өөрийгөө аль чадхаараа гоодож үз. Тэгээд энэ охин маань чинийх боллоо. Зүрх сэтгэлийг нь чи булаах болно. Тэр бүх хилээ тэслэгч минь. Би таны сургаж байснаас юуг ч мартаагүй. Би Мэйбэлд аятайхан харагдахын тулд өөрөө тэр надад хэр зэрэг аятайхан санагдсан. Тэр чинээ би өөрөө санагдахын тулд бишгүй хийжээсэ. Өнөө өглөө үүрээр босоод бууга гэлцэл хийдэл өнгөлж арчсан. Буу маань хизээж өнөөдрийн шиг өнгөлөг байж үзээгүй юм шүү. Мөрч минь, наад хэлж байгаа чинь анчин хүний ойлголт байна. Гал зэвсэг наранд хизээний гялалцдаг гялтгандаг байх ёстой. Тэгээд ч харанхуйлах бууны хоол надад хизээж гой сайхан юм гэж санагдаж байгаагүй. Лорд Хау энэ талаар өөр бодолтой байсан юм шүү дэслэгчээ. Тэр хүн их сайхан дайчинд тооцогдож явсан хүн гэдэг. Яг үнэ. Тэр эрхэм бууныхаа гол төмрийг бүгдийг харлуулах тушаал өгч байсан боловч тэглээгээд ямар ч ашиг гараагүй. Олбоон дахь англи сүмд түүний дурсгалын самбар байдаг. Чи түүнийг үзэж болно. Ёр нэрхэм найз минь. Цэргийн хүн бол жинхэнэ цэргийн хүн шиг л байх хэрэгтэй. Ямар ч нөхцөл байдалд хизээч гэсэн өөрийнхөө гүйцэтгэж байгаа үүрэгт ажлынхаа тэмдэг болдог ялах тэмдэг таних дүрс хэлбэрийг хэрэглэж байх ёстой юм. Мөрчөө, чи заваар аялах замдаа Мэйбэлдээ нилээд ярилцаж чадсан уугүй юу? Бид хоёр тийм их ярилцах боломж олдоогүй. Мэйбэл намайг бодох нь боловсрлоор хамаагүй илүү учраас би өөрийнхөө мэдгээс өөр төрөм ярихыг зүрхэлж байсангүй. Найз минь, чи талаар нэг талаар зөв, нөгөө тэгвэр буруу. Яагаад гэвэл бүсгүй хүн дими ярианд их дуртай байдаг. Гэхдээ өөрснөө л ярих нь илүү байдаг л да. Би Мэйблийн ээжэд аятайхан болж харагдахын тулд заримдаа зөндөө их ярьж дэмэрдэг байсан. Гэтэл би бол угаас үгцөөтэй хүн гэдгийг чи мэднэ. Харин би тэр үед одоогийнхоосоо 21 нас залуу байснаас гадна ахлах дэслэгч биш, бага дэслэгч байсан л да. Сурсан зангаа өөрчлөхгүй баримтлах нь ялангуяа эрэгтэйчүүдийнхээ дунд чухал. Харин эмэгтэй хүний зүрх сэтгэлийг татъя гэвэл арай өөр болох шаардлагатай байдгийн да. Мэдэхгүй дэслэгч минь. Би ч лав чадахгүй байхаа. Чи бид хоёул нэгэн шийдэж байгаа асуудлаас ухарна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хэрэв Мэйбэл чиний ярьж байсан шиг болоод бас өөрөө над мэтийн игэл замж ангууч сэлгэл санаанд нь таалагдах юм бол би тэнүүлж амьдралынхаа зарим хэсгийг боловч орхиод авгаа хүүхдийн талаар бодъё гэж чи бид хоёр урд тохиролцсон. Гэхдээ би Мэйблийг үзсэн цагаас хойш нэг л горьгүй санагдаад байх болов. Ингэж хэлэхэд нь дэслэгч дүрсгийн уурсаж. Чи юу гэж хэлж байгаа чинь нэ? Охин чинь надад таалагддаг юм бол гэж чи надад хэлээд байгаагүй гэх нь. Мэйбл ямар нэг талаар чиний санаанд хүрсэнгүй гэвөө. Гэв. Эш дэслэгч минь. Мэйбл миний санаанд хүрээгүй биш. Би л өөрийгөө голж байгаа юм. Би ч н ой тайгын нэг муу балар харанхуй анчин хүн. Чи бид хоёрын бодож байгаа шиг би чинь тийм сайхан хүн биш ч юм билүү? Хэрв чи өөрийнхөө тухай ингэж эргэлзэж байгаа бол миний бодож байгаад бидхий эргэлзтэй мөрч минь. Намайг хүн таних чадваргүй гэж бодоо бицтэй. Би бол хүн таних үүрэгтэй хүн. Түүнээс гадна энэ талаар алдаж осолдож байсан маань олонгүй юм шүү. Энэ талаар үнэмшихээргүй санагдаж байгаа бол эрхэм минь. Хошууж дуугнаас асууж болно шүү. Гэвч дэслэгч минь, та бид хоёр олон жил дотн найз явлаа. Олон чудаа мөр зэрэгцэн тулалдаж бие аварч хамгаалж явлаа. Бид хоёр бие сайн мэднэ. Гэтэл ийм балар харанхуй эгэл борог анчныг огн нь эцэг шигэ бодно гэдэгт би л ава итгэхгүй байна шүү. Бойл доо мөрч минь. Чи өөрөө өөрийгөө мэдэхгүй бай. Тэгэхээр миний бодож байгаагаар л байвал таарна.
Нэгдгэвэл чи их туршлагатай хүн. Ийм туршлага залуу хүүхэнд юу юунаас чухал. Нөгөө талаар чи бол цэрэгт ормогцоо өнгөрч овоож гардаг, гангархаж дэгжирхэж дон шүглдэг тийм хүн биш. Чи бол жинхэнэ цэргийн алба гихчийг зохих ёсоор нь биелүүлж байж чадах хүн. Энэ бол дайн тулаан. Бүслэлтэд 30-40 удаа орж гарч явсан чам шиг хүний хувьд байх зайлшгүй чанар л да. Энэ ч яхааргүй үнэ. Хинч худал гэж чадахгүй. Гэхдээ ийм чанараар уяхан зөөлөн сэтгэлдээ залуу бүсгүй татаж болно гэж юу? Зориг байвал чом чацаг алтна гэсэн үг бий. Дайн тулааны талбар дээр олж авсан туршлага хайр сэтгэлийн хэрэгтч тус болно. Үүнээс гадна чи бол Английн эзэн хааны үнэн чиргэн хүн шүү дээ. Бурхан түүнийг гэдэг. Чиний гэлдэг зүв байж тун болзошгүй. Гэхдээ бидний зэрлэг удмын бүдүүлэг заншил бүхий хүмүүсийг огт мэдэхгүй. Мейбл митийн ийм залуу царайлаг бүсгүй хүнд над митийн хэтэрхий бүдүүлэг, хэтэрхий настай, хэтэрхий зэрлэг байдлаараа байгаа хүн таалагдана гэдэгт би итгэж хэрхэвч чадахгүй байна. Бас тэгээд зөөрөн газрын амьдралыг илүүдэд үзэж байж ч болно шүү дээ. Найз минь, энэ ч бас нэг шин бодлоо. Чиний амнаас би анх удаа ийм үг сонслоо. Яагаад гэвэл би Мейблтэй уулзсанаас өмнө түүнээс хичнээн доогоор амтан болохоо мэдээгүй байсных. Би танаа охин шиг тийм хөөрхөн охины хамт аялалд явж аюул дучирч, сандрах, аюулаас мултарч баярлахыг нэг биш удаа үзэж байсан толгой. Гэвч тэд бол надаас их дээгүр байсан боловч арчаагүй сул дор амтд байсан болоод миний хамгаалал хаацалалтанд явдаг бай. Гэтэл Мейбл бол огт өөр юм аа. Бид хоёр нэг бодлын их адил мэт боловч үнэн хэрэг дээрээ даанч хавдахгүй ялгаатайг нь би сайн мэдчихэв. Дэслэгч минь, би залуу бүсгүй таалагдахын тулд 10 насаар залуужиж их ээс төрсөн энэ баз заахгүй нүүр царайгаа дээрдгэх хэрэгтэй байгаа юм шүү дээ. Бэтгий уруу царай, эрэлхэг найз минь. Эмэгтэй хүний сэтгэл зүрхийг сайн мэддэг эцэг нь ярьж байна шүү дээ. Мейбл нэгэнд чамд сэтгэлдээ болох хагас замыг туулсан байна. Энэ газар 2-7 хоног болоход дараачийн алхам хийгдэд та хоёрын зам яг нийлж таарна. Өчигдрөөрөө охин маань яг л ингэж хэлсэн гэхэд болно. Яагаад гэж тийм юм байх вэ? Яагаад ч итгэж чадахгүй байна. Би нэг муу ядуу анчин байхад Мейбл цэргийн дарга хүнтэй сууж таарна. Жирийн нэг анчинтай суугаад энэ эзгүй ой тайгын дотор амьдрахын төлөө хот суурин газараас салж танил тал нөхдийнхөөрөө орж гарах зочлуулах сүм хийдтэй очиж мөргөл залбирал үйлдэж байха болох юм гэж бодоод байгаа юм биш биз? Хуучин амьдралаа мөрөөдөж илүү сайн сайхан нөхөртэй болохыг санагалзахгүй гэж бодоогүй юм биш биз? Гэж өгийн даруй аймхай зантай анчин нөхөр нь дуу алтан хэлэхдээ ер нь тиймэрхүү завшаан тохиолдно гэж бодхоос айдас нь хүрч байжээ. Мөрч минь, чамаас өөр илүү нөхрийг олохгүй. Хот суурин газрын амьдрал гэдэг чинь юу юм? Ой тайгын чөлөөд амьдралд дээшмэгц түүнийг мартгал болно. Тэгээд ч Мейбл бол зах хязгаар нутагт амьдарч ихэл үзлээв шүү дээ. Би та хоёрын амьдралын тухай бодохдоо цэргийн жанжин хүн дайн тулдаанд орохын өмнө наривчлан бодож боловсруулдгийн адил наривчлан бодсон юм шүү. Эхлээд би чамайг огцрох цагтаа орондоо тавья гэж бодоод хороонд авахаар бодож байсан юм. Би эртөөрөө боловч тэдгүрт гарна шүү дээ. Гэвч бодоод байвал чи чинь байнгын айрамд албахаад төдийл тэнцэх хүн биш бололтой. Гэхдээ хэдийгээр цэрэг хүн гэж албан ёсоор тооцогдохгүй байгаа боловч чам шиг жинхэнэ цэрэгэрийг ирээд олохгүй. Манай дарга нар чамд бүгд сайнч хүндэлдэгч билээ. Намайг амьд яваа цагт Мейбл надтай нэг гэрт байх ёстой. Чи хаашаач аяндан буюу аялалд яваад ирлээ гэхэд буцаад ирэх гэр оронтой хүн гэж бодож явах эрхтэй болно. Дэслэгч минь, та бид хоёрын бодсончлон болдог байвал хилээд яах вэ? Сайхан л хэрэг болно. Гэхдээ түүний нүдэнд тийм аятайхан харагдан гэдэгтээ итгэхгүй. Хэрэг би Жаспер Вестерн шиг нас залуу зүс сайхан бол гордол байж болгосон. Нэрэн багч болтгоо гордол байж болгосон. Энэ цайзад багтдаггүй тэр Жаспер Вестерн мэтийн залуусч гайгүй байна да. Гэж дэслэгч салаавч тавьж. Чи үерийн ахмадаас залуугүй ч гэлээ. Харахад залуу өнгөж Афганы хувьд гэвэл бүрч дагуулахгүй шүү дээ. Гэв. Яалагнэ гэж мөрч цаадахынхаа хэлсэн үгний утгыг ойлгосонгүй юу гэлтэй лавлан асуув. Жинхэнэ нас тоолбол өдөр жилээр чи ахмад ч гэлээ чам шиг чирэг золбоотой хүн эдний дотор байхгүй. 30 жилийн дараа гэхэд тэд бүгдээрээ нийлээдч чиний зиндаанд хүрэхгүй. Ийм сайхан санаатай хэргүй тунгалаг сэтгэлтэй хүн хөгшөрнө гэж байхгүй. Чи Жасперт юунд нь сэтгэл дутуу байгаа юм бэ? Сайхан санаа сэтгэл, үнэн чанарын хувьд гэвэл түүнийг гүйцэх хүн энэ хавьдлаа байхгүй.
Тэгээд чи миний ёстой үнэнд шалгарсан ховиршгүй сэтгэлтэй амт нөхөр мөө гэж дэслэгч гарыг нь чангатхан хэлв. Тийм ээ. Чи бид хоёр Мэйблийг төрөхөөс 20 жилийн өмнө амт нөхөд болсон улс шүү дээ. Нэрэн тийм. Мэйблийг нь хорвоод мэдлэхээс 20 жилийн урд чи бид хоёр амт найз болсон болохоор өөрийг нь төрөхөөс өмнө 20 жил анд байсан хүнийг өөрийнх нь хань болгохоос яагаад ч буцах ёсгүй. Дэслэгч минь. Чи бид хоёр яаж мэдэх билээ? Мэдэх арга алга. Өөртөөгөө адил хүнд дуртай байдаг. Тэгэхээр залуудаа настай даал дуртай байх чамтай. Гэр бүл болохын хувьд бол тийм биш ээ. Залуу ихнэрээс зугтаж байсан эр хүн гэж байдаггүй. Чи бол энэ цайзад хамгийн хайртай, хамгийн хүндтэй хүн. Тэгэхээр хүн бүхний хайртай хүндтэй хүн сэтгэл санаанд нь даалгадахгүй байх учиргүй. Надад минь нараас өөр дайсан байхгүй гэдэгт найдаж байна. Гээд мөрч үсээ зөөлөн ээлснээ бодлогошрон. Би бол шударга, хэргийн төлөө тэмцэж явдаг хүн. Тийм учраас заримдаа эс бүтвч хүн болгон анд сайн нөхөр болох ёстой юм л да гэв. Чиний найзалдаг хүмүүс чамд дандаа үнэн голоосоо хайртай байдаг гэж хэлж болох байхаа. Өвгөн дункан луунди хүртэл чамтай хамт байхыг боддгийн байна бил. Замчдын дотроос чамайг хамгийн дээгүр үздгийн байна лээ. Тэр нээсч дээгүр хүмүүс надтай олон хоногор хамт явж надтай ах дүү шиг байсан ус зөөнгүй. Гэхдээ дэслэгч минь ой тайган амьдрал бол хүмүүсийг нэг зиндаанд оруулах тийм талтай байдаг. Харин би тийм байдлыг далимдуулан өнгөрч дээрлэхүү зан гаргаж үзээгүй хүн. Бас чи чинь энэ нутагт буу шагадаг хүмүүсийн дотор хамгийн мэрэгэн билээ. Хэрэг Мэйбл хүний ийм талыг таалах бол би харин энэ талаар санаа зовхгүй шүү. Гэхдээ миний сайн биш. Энэ бууны минь шид гэж заримдаа боддог юм. Үнэхээр гайхалтай буу шүү. Босод хүний гартч гайхамшигтай чадлаа харуулна шүү дээ. Мөрч минь. Чи арай дэндүү заруу зантай юм. Чи ямар ч буугаар буутсан мэрэгэн онож байхад бусад улс чиний энэ буугаар буудаад ч онохгүй байдаг биш билүү. Чиний хилдэгт идэх арга үнэндээ алга. Бид мөдгөн буудлагын тэмцээн зохиод чи мэрэгэн оноочоо харуулна шүү. Мэйбл чамайг илүү мэдэх болно. Дэслэгч минь. Энд чин зүйтэй юм болж чадах уу? Миний буу алдна гэж бараг байдаггүй бүгдээр мэднэ. Үр дүн нь мэдээж байхад тийм тэмцээн явуулах хэрэг байгаа юм уу? За болил доо найз минь. Зорьсон хэрэгэ бүтээхийн тулд чиний өмнөөс би л голцууг нь хийхээс боломжгүй юм байна. Дарийн үнэр үзэж суудаг хүмүүсийн дотроос чи л хамгийн номхон нь болоод байна. Мэйбл бол удам судраараа эрэлхэг зоригтой хүн гэдгийг бидгийн март. Эхн жинхэнэ эр хүн гихчийг чухам дайчин ирийн оноч мэрэгэн байдлаар үнэлж байсан юм шүү. Дэслэгч ингэж хэлээд л өөрийн эцэс төгсгөл байдаггүй өөрөгт ажилд орвоо. Мөрчин гарнизоныхны зам байдал дассан сайн мэдэх хүн болохоор иймэрхүү явдлыг ердийн байдал гэж ойлгох учир огт эмзэглэхгүй билээ. Дэслэгч дүнхүм охиноо энэ дэрүүлэхдээ ямар зориг тавьсан нь дээр дурдснаас эл болохыг уншигч авгаанаар ойлгосон байх учиртай. Гэргийг нас барснаас хойш 2 жилийн турш охиноо их рээлэн хайрлаж өхөөрдөж явсан боловч сүүлдээ хоёул өөрөөр газар амьдрах болсноос нэлээд хүнд ирсэн боловч сэтгэл зүрхнийхээ өгт охиныгоо тэзээд хайрлан ам гол шигээ үзэж явжээ. Манер өөрийн мэдлийн доор хүмүүсийг захиран тушааж хийж буй зүйлийнхээ зөв бурууг хинээс ч асуухгүй хэндэж мэдүүлдэггүй зантай болсон хэдий авч Мэйблийг үгнээсээ зөрөх ёсгүй гэж ойлгохдоо түүнийг хүчлэн тулгах байдлаар захирах санааг агуулсангүй. Мөрчийг таньж мэдэх хүн бүхэн түүнийг сэтгэл санааны талаар дээд зэргийн сайн хүн гэж боддгийг энд хэлэх хэрэгтэй юм. Өөр ингэсэн хатуу бодолтой үнэнч айх сандрахыг огтхонч мэдэхгүй атлаа хашир хэрсүү мөрч бол тэр үед шудраг гэж тооцогдож байсан шудраг үйл хэргийн төлөө сэтгэл зүрхнийхээ угаас тэмцдэг бөгөөд хожим нь нүүр улайх буюу зэмийн үг сонсож мэдэх альва ажил явдалд хэрхэвч оролцдоггүй байсан хүн ажээ. Энэ хүнтэй үргэлж хамт байх хүн түүний аарсаар сул тал дутагдлыг үл хэрэгсэн нүгэлд орохын өмнөх аадамтай зүйрлүүлж боддог бөгөөд түүний эзлэх байр хийх ажил нь хичнээн бага боловч арга буюу гүнээ хүндэтгэх сэтгэгдэлтэй болдог ажээ. Ганц ч дарга хүн дэрэгдүүр нь өөртөөгөө адил зиндааны мэтэр мэдлэхгүй гараад явчихна гэж байхгүй. Ганц чиглэл хүн тааралдахдаа баяр хүргэж нөхөрсөг сайхан хідэн үг солихгүйгээр өнгөрөхгүй боддгийг ажиглахад төвөггүй билээ. Мөрчийн гайхмаар онцлог нь гэвэл хүний цол хэрэгэм албан тушаалын өмнө хоосон мэхэлсэн гэж байхгүй.
Гагцхүү тэр хүний хувийнх нь эрхэм чанар алдар гавьяг гүндэтгэн. Сурсан дадал заншлаараа дарга нараа хүндлэх боловч тэдний алдаа буюу бүтэлгүй явдлыг зоригтойгоор хэлхэн зөөнгүй. Энэ бол түүний сансан бодсноо хайр харамгүй хэлдэг аимшиггүй чанар. Төрөлхийн ухаан бөгөөд ийм чанар нь аливаа боловсрол мэдлэгтэй ан ман хэмжээнд хүрэх чухал чанар байв. Сургаал зааваргүйгээр сайн муу хоёрыг ялгаж чадах төрөлхийн авиас чадвар байж болоход үйл итгэх хүн байвал хязгаар нутгийн энэ өвөрмөц мэрэгэн хүний байдлыг хараад арга буюу өөрийн бодлоос ухрахад хүрэх билээ. Онгон төрхөөрөө байгаа ой тайгынхаа дотор олон жил амьдран суусны хувьд сэтгэл санаа нь хүртэл бузартаагүй мэт учраас альва муусай худал үнэн хоёрын заагийг гярхаа сайн ялгадаг тул энэ талаар ямар ч оновчин түүнийг давахгүй болоо. Дашрамт хэлэхэд мөрчид өөрийнх нь төрөлхийн зам байдалтай өөрцгүй баримталдаг заншил бол хувийнхэн чанар зан заншилд нь гүнээ шингэсэн тийм мухар сүсэг санаа бодлын улмөр байдаг боловч тэр бүх ил чанар нь юунд ч дийлдэхгүй юугаарч солигдошгүй шударга ёсыг сахих тийм нэгэн онцгой гойд чанартай захирагддаг юм а. Тэр ариун нандин чанар нь ийм чанаргүй бол ямар ч аггүй хүн гэж байж чадахгүй. Харин ийм чанартай ямар ч хүн гүнтгэлийг олдог юм. Түүнтэй харилцаатай байдаг хүн болгонд цаагаараа нөлөөлдөг бололтой. Гарнизоны ямар нэг төрөхгүй итгэхэд мөрчтэй хамт нэг тийш яваад ирэхдээ эхээ өөр хүн болчихсон байдаг явдал зөөнгүй байж. Мөрчийн үг сэтгэл хувийн үлгэр жишээгээр сэтгэл сайхантай уян зөөлөн ааштай ариун бодолтой болчихсон байдаг байж. Ийм эрхэм чанартай хүн үнэнчийн хувьд ургаа хатчиг байх ёстой. Урван тэрслэх гэдэг бол түүний хувьд ёсонд хазгай бөгөөд зарим үед аргагүй эрхэнд дайснаас ухран зайлж зугтах явдал гардаг байсан боловч ямар ч хэцүү бэрхтог хяолтод хамт явсан нөхдөд орхиж байсан удаагүй. Тэгэхээр ийм хүн гагцхүү өөртөөгөө адил чанарын хүнтэйгээ дотносож байдаг байна. Элдв янзын хүмүүстэй уулзаж учирдаг боловч тэд бүгд энэ дотроос хэргүй тунгалаг нэр төртэй ариун үйлтэй хүмүүстэй л дотносон. Тийм хүмүүстэй дотносхийг төрөлхийн зан нь хөдөлдөг бололтой. Эргэншлийн элдв муу нөлөөнд авталгүйгээр онгон төрхөөрөө байдаг байгаль дэлхийн ариун нөлөөнд байдаг учраас л энэ сайхан хүн цэвэр үнэнч сэтгэлийг биедээ шингээж чаджээ гэж мөрчийн тухай хүмүүс ярилцсан. Мэйбэлтэй суулгах гэж дэслэгч дүүнхмийн ятгсан хүн нь ийм хүн байл. Ингэхдээ дүүнхэм өөрийн найзын эрхэм нандин чанарыг нэг их тооцоолон бодсноор биш. Ерөөс өөрөө түүнд туйлын их сайн байснаар ингэжээ. Мөрчийг дэслэгчээс илүү сайн мэдэх хүн байхгүй хэрнэ. Дэслэгч өөрөө түүний хамгийн гол чанарыг зохих ёсоор дээгүүр үнэлж чадаагүй байж. Дэслэгч ингэж хүн сонгохдоо огноо ямар нэг талаар дургүйсэн гэж огт бодоогүйгээс гадна тийм хүнтэй суулгавал нас өндөр болж буй өөртөө эцэг их хоёр нь хоёул өөрт нь дотн байсан олон аж зээтэй болж тэднэрээ хүрээлүүлэн байхыг бодсон байва. Гэр бүлийн ийм асуудлыг анх ярьж байхад мөрч нааштай сонсож байсан болохоор дүүнхэн мөрчийг мэйбэлтэй дуртай суух юм байна. Гагцхүү биеэл голоод байх юм гэж бодчихъя.